Hawkside to trade. За ингээд бөмбөг дундаа өсөрснээр тоглолт эхэлж байна. За Мойси Шохродогоос төвийн барилдад инх баясгалан Батэрднаар гарсан тэдний эсрэг мөнхийн од их уулнаар тоглож байгаа. Маш гоё дамжуулт явсан тоглолтын эхний 2 оног авч байна. За үнэхээр гоё мэдрэмжтэй дамжуултыг Дүлгөө маань хийлээ. За энэ нэрсүүд бас бүсийн хамгаалт авч байна. Үнэхээр энэ Итүгэн багийн хамгаалтыг бүр онцлохгүй байхын арга алга. Үнэхээр энэ хамгаалтан дээр яаж ажиллаж байгаа те яаж идэвхтэй ажиллаж байгаа гэдэг нь үнэхээр бас гайхамшигтай. Дүлгөө. За анх удаага насан туршийн шигшээ огт багтаж Жакарта руу явсан. Бас нэлээд өөртөө туршлага хөрөлдөөсөн тэмцээн болсон ойлгомжтой. Мойси багийн холбогч бас Дүлгөө. Аха. За 88 дугаартай бишрэлтийн дамжуулалт харанхан болж бөмбөг эсрэг огт шилжиж байна. За инх баясгалан их уул хоёр бие биенээ хамгаалж байна. Өнөө цагийн өөрийнхөө насандаа хамгийн шилдэг хоёр тоглогч. Буруу заснаа тавьснаар Мойсийн багт бөмбөг шилжлээ. За нэлээд бөмбөг алдалттай алдаатай тоглолт эхэлж шүү. Мэдээж ирж хүчтэй байгаа. Залуучууд алдаа гаргахыг хүсэхгүй байгаа. Хичээж байгаа. Дүлгөө. Хоёр Дүлгөө бие бинийгээ хамгаалж байгаа юм байна. Итүгэн багийн хувьд бүсийн хамгаалт авч байна. Аха. За бүсийн хамгаалтаас 3 удаа бөмбөгийг нь алдуулчлаа шүү их уул. Дамжуултыг Дүлгөөн рүү гаргасан. За Дүлгөөн бол маш ирээдүйдээ тоглогч. Ер нь Монголын шигшээгийн гол холбооны тоглогч болно гэж би зүгээр бас найддаг. Аха. Үнэхээр сайн мэдрэмжтэй холбогч. Инх баясгалан давхар хамгаалтанд орсон Батэрдэн рүү гаргасан. Бишрэлтийн асын зай шил дамжтгүй болсон. Дүлгөөний хувьд өнгөрсөн жил дээдлэгийн тэмцээнд тоглож гисэн шигшээ огт агчсан. Ер нь бол туршлагын хувьд арвин жил болсон шүү дээ. Ер нь Дүлгөөний хувьд маш олон ах нартайгаа тийм маш олон тэмцээнд бас оролцоод үзсэн. Одоо өнөөдөр яг энэ оюутны лигт бол хамгийн туршлагатай тамирчин бол Дүлгөөн байгаа. Аха. Их уул. Дундын зашил гоё байна. Тооны харьцаа 4-ийг Итүгэн нэрсүүд баг тоглолтыг тэргүүлж гэллээ. 2-1-2 бүсийн хамгаалт хэрэгжүүлсэн хэвээр. Бишрэлтийн дундын зай шийдэлт амжилтгүй боллоо. За ер нь бол энэ зооны хамгаалтыг хоёлаа өмнө ч гэсэн эмгтээчүүдийн баг дээрс ярьсан тийм. Шидэж энэ зооны хамгаалтыг ер нь шидэхгүй бол ер нь зооны хамгаалт маш хэцүү орол юм. За инх баясгалангийн довтлох амжилтгүй боллоо. За инх баясгалан сая хитрхи шунчих шиг боллоо. 3 хамгаалагчийн эсрэг орсон. За яа харахгүй оюутны гэсэн бөмбөг хурдтай тоглолтыг үзүүлж байна. Үнэхээр хурдтай байна. Оюутны сагсан бөмбөгийг ингээд тоглолтыг харгана. Цэвэр залуу насны тийм хурд хүч тийм бүх юм сайхан залуучуудаас харагддаг. Дүлгөөн бөмбөгөөс хурд тоглоно. За их сургуулийн багийн хувьд бас жоохон тийм бие барьсан байдалтай ер нь жоохон харагдаад байна. Амархан тоглохнууд алдчихсан шүү. Их уул 3 бас. Шид дамжуултаа.
Николас. За Мойсиг Монгол Улсын их сургуулийн шонхрууд багийг дасгалжуулж байгаа Эрдэнэбөрөв дасгалжуулагч дөнгөж өчигдөрхөн Архангай одоо манай төрөөгийн баг маань авраг болсон шүү дээ. Тэгэхээр 2 хоног дараалал нэлээд дарамттай тоглолтыг удирдах байгаа юм байна Эрдэнэбөрөв дасгалжуулагчид. Тэгж байгаа. Тэгээд ямар ч гэсэн манай баг өчигдөр 21 аймгийн лигт бас маш хүн тоглолтыг хийж тэгээд додоод тоглолтод авраг болж чадсан. Багийнхандаа бас баяр хүргэе. Бат Эрдэнэ хаат амжилттай болсон. За ордондоо шүүгчийн шүглийн жимээ сонсогдохгүй тийм шуугантай байна да. Бат Эрдэнэ хуяалда нэг удаа. Данзандаш чөлөө шийдлэг үүсгэн. Батэрдэн гэдэг энэ тоглогчийн үед бас маш их ирээдүйтэй, маш их тийм байгалийн хөгжилтэй тамирчин надад ингэ санагддаг тийм. Энэ хүү одоо өөрөө хөдөлмөрлж чадвал энэ бол маш их амжилт энэ залууг хүлээж байгаа. Аха. За ордны уур амьсгал манай үзэгчдэд бол гайхалтай мэдрэгдэж байгаа болов уу гэж бодож байна. Хоёр дахь шийдэл Данзандашийн хоёр дахь шийдэлд амжилттай болсон. За талбайдаар тоглож байгаа Итүүгийн Ерөөсөл багийн бүрэлдэхүүн тоглож байгаа 10 дугаартай Мөнхийн од бол Монгол Улсын гавьяа тамирчин дээдлигийн авраг Сагсан бөмбөгийн гавьяа тамирчин Шарал Жамцын ууган хүү Мөнхийн одоога Ихуудын тоглоом дээр алдаа гарсан. Баяр хөөртэй нэг удаа багийн дөрөвтэй. Монгол Улсын их сургуулийн багийн алдаа 4 болсон байна. Их уулын эхний шийдэл амжилттай боллоо. За бид та бүхнийг тоглолтын дундуур спортын төв ордонд ирсэн урлаг соёлын одуудаа уулзсан сарга. За энэ удаа тайлбарын маань ширээн дээр рэпер Цэцэ маань ирсэн байна. Цэцэд оройн төргий. Хоёрт бас оройн төргий үзэж байгаа бас нийт үзэгчтэй оройн төргийа. За Цэцэ оюутны лигийн талаар өөрөө чинь бодол юу вэ? Ер нь өнөөдрийн тоглолтын уур амьсгал гэхээр зүгээр Сагсан бөмбөгөөс авдаг тэр бүх мэдрэмжийг бүх хүнд өгж явах шиг байна. За хэвгүй байхаар их байдаг. Агуултаа стамданг байлаа. За уушлараад эрэгтэй уугийнхаа яриаг тасчлаа. тэгээд тэнүү маань энэ холбооныг удирдах ажилласнаар энэ бол маш шинэлэг өөр одоо юу гэдэг те шинэлэг болгож тийм сайхан л болгож байна л да. Тэгээд юм ярих гэхлээр бүр үнэхээр юмнаас хоцорчих гээд байна. Тэгээд яг юу NCAA те Аха. March Madness тэрэн шиг л ер нь ингээд бүр галзуугаас тоглолтоор юмнуудыг шийдүүлээд тэгээ бүр үзэхэд бол үнэхээр урамтай л байна л да. За яг энэ тоглолтод аль багийг дэмжиж байна? Би бол Итүүгнийг дэмжиж байна. Итүүгнийг. Уг нь бол мюзик дэмжих ёстой гэж. За Цэцэ маань сүүлийн 2-7 хоногт нэлээд идэвхтэй байлаа. 2 шинэ клипээ цацлаа шүү дээ. Сүүлийн сарын хугацаанд 4 сарын 4 сарын 19-нд тоглолт хийх гэж байгаа. Аха. Би тас бол фокус юу тоглолт хийх гэж байгаа. Тэгээд яг тоглолтын идэвхжүүлэлт болж 2 дуу хийсэн. 2 дуу манай гайгүй явчихлаа. За Цэцэгийн тоглолтод нь амжилт үүсье. Баярлаа. За бас сүүл гаргасан уран бүтээлүүд нэлээд чанартай уран бүтээлүүд байлаа. Бас үзэгчдийн өмнөөс баяр хүргэе. Баярлаа. За баярлаа. За тоглолтын тайлбарт эргээд орцгоё. Үнэхээр зочин өөрсөн зочин маань юм ярьж чадхааргүй тийм л галзуу тоглолт болж юм доо. Ихуудын холын зай шийдэл энэ удаа амжилттай болсон. Самбрас бөмбөгийг дүлгөөн аваад довтлогоон шилжсэн. Инх хойсглон Ихуудын эсрэг step back. Гайхамшигтай шийдэлтэй байлаа. За баяр цагт тасгалжуулагч Ихууд руу хараад алдаа хийж болохгүй шүү гэж анхааруулж байна.
Мэдээж инх баясгалангийн эсрэг маш болгоомжтой тоглоорой гэж зөвлөгөө өгж гарч ирсэн болов гэж бодож байна. Довтлохооны алдаа зааж Данзандаш. За үнэхээр гайхалтай гайхалтай явж байна. Үнэхээр тесрэлттэй тамирч инх баясгалангийн өв те. Монголын ирээдүйн инх баясгалангийн гарт байгаа гэж би зүгээр боддог шүү дээ. Үнэхээр гоё дамжиж байна. Монголын хамгийн сайн тоглогч болох Санчир бэлгүүн нарын дундын тийм хослол юм шиг надад санагддаг инх баясгалан харах тоглолт байна. Өөрөө хичээвэл үнэхээр их амжилт бас хүлээж байгаа инх баясгалан. Нуруулаг, олон талт тоглолттой, хамгаалалт сайтай, тесрэлттэй, мэдрэмжтэй тий. Ер нь сагшин заяах бүхэл ер нь юмыг байглаас заяатсан шүү дээ энэ хүүхд. Одоо удахгүй дээдлигт оролцоод ирэхээр жинхэнэ арахгүйтэй тоглож ирсэн дээ. Инх баясгалангийн хувьд бас 21 аймгийн лигт бас Арангаа баг тоглоод Арангаа алтан орнотын дайчид баг тоглоод бас өчигдөр төрүүлсэн бас жоохон ачаал авцсан байгаа. Тэгвэл бас өнөөдрийн тоглолт нь ядарч болзошгүй юм биш үү те? Тэгээ залуу бахт ядарч үгүй шүү дээ те. Ямар ч байсан Монгол Улсын их сургуулийн Шонхруудагийн хамгийн гол тоглогч нь бол ойлгомжтой байна. Инх баясгалан дундаас шид дамжгүй ихөө самарт байна. Төлөвлөгөөний тоглоо амжилттай тооцлоо. Багийн 2 Яг энэ жил би хэлээд байсан шүү дээ те. Маш туршлагатай холбогч. Бас нэг зүйлийг хэлэх нь бас зүйтэй авах гэж бодож байна. Энэ оюутны саксофоны холбооноос бас нэг тамирчин сонгоод NBA Finals game эрхийн бичиг өгж байгаа юм байлээ те. Энэ бас үнэхээр оюутан залуучууд хөгжиж буй залуучууд маш их том бичиг бас өгөхлөө гэж би бас бодож байгаа. Тэр бол SBS нэрэмжит шагнал За байгаа. уучлаарай. Тэгвэл би тэр нэр андуурсан юм байна. Тэр Питер шагналыг бас бодоо ямар гоё шагнал вэ гэж бодоо сууж ирсэн. Тийм, бүр урилгын судлаас үзэх баг. Вау. Юу хэлэх вэ одоо тий? За, довтлохооны үед алдаа гарсан. За тоглогч нэлээд ирж хүчтэй сэтгэл хөдлөлтөөр тоглолтыг эхлүүлж байна. Тоглолтын эхний 8 минут туян хугацаа энэ нь бол маш их хурдан дунд явагдаад өнгөрлөөд аль аль багаас солилцоо захиалсан. Данзандашийн орнд мөнхийн од буцаад гарч ирсэн. Мойсим Шонхруудагийн бүрэлдэхүүнд тэг дугаартай хүрэл тогоогийн мөнх төр гарч ирсэн. 2000 оны тамирчин багийнхаа хамгийн отхон тамирчны нэг 16 дугаартай мөнх наран гарч ирж байна. За талбай дээр тоглож байгаа мөнх наран бол яг эсрэг огийн дасгалжуулагч Баяр Цогтын дүү талигаш Баяр Сүг агсны төрсөн хүү байгаа. Ахыгаа эсрэг бас Итүүгэн багт лигийн багт тоглож ирсэн юм те. Ахыгаа эсрэг тоглож штэ. Хуучин багийнхаа эсрэг авга ахыгаа эсрэг тоглож байгаа шүү дээ. Гэхдээ одоо талбай дээр багийнхаа төлөө тоглоно ойлгомжтой. Мүйсийнхний хувьд мөнх наран хамгийн ер нь туршлагатай бас тамирчдын нэг те. Ер нь төлгөөнтэй адилхан шүү мөнх наран гэвэл. За энэ удаа төлгөөнийг хамгаалж таарсан. Шидэл цайтай. Маш сайн хамгаалж байна одоогоор. Довтлохоо амжилтгүй инх баясгалангийн хамгаалалт маш сайн болсон. Урвас. За хоёр багийн самбраас төрөө ер нь довтлохооны офенсив самбар авах гэдэг нь маш хэцүү харагдаж байна. Нэг талд инх баясгалан, нөгөө талд их уул. Үнэхээр найдвартай самбар авч байна. Мөнхийн од 2 оноо. За самбарт аргагүй илүүрч байна хоёр өндөр тоглогчтой учраас. Бөмбөг алдсан, дөлгөөн бөмбөгийг тасласан. Тоглолтын 1-р сүүчийн минутууд үргэлжлэн явагдаж байгаа дөлгөөний довтлохынуудаа амжилтгүй. За их сургуулийн багийн хувьд үнэхээр бас жоохон шидлэн дээр тулгуурлаж тоглох хэрэгтэй юм те. Сул юмаа шидэхгүй байна. Яг харахгүй Итүүгийн нэрвсүүд багийн хамгаалтанд орчоод байна гэж хэлж болохоор харагдаж байна. Итүүгийн нэрвсүүдийн хамгаалтаа одоо юу ярих вэ? Үнэхээр гайхамшигтай хамгаалж байна.
Монголын 3 оноо амжилттай боллоо. За их хуу тоглолтын эхний үед яг харахгүй бага тэргүүлж оноо авалтан дээр багийн лидерийн үргээ сайн гүйцэтгэлээ. Тоглолтын эхний үеийн төгсгөл хийсэн түүний базар шот багийнханд нэргэн сэргэлт авчирсан ойлгомжтой. Их хуу одоогийн байдлаар 15 оноо авсан. Холын шидэл 67% гүйцэтгэж байгаа юм байна. 3 шидэлтийн нь 2 нь орсон гэсэн үг. 4 самбар авсан. За самбарт найдвартай, дээрээс нь довтлохоон дээр найдвартай байна. За их хүү бол өнгөрсөн жил бас Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан дээдлийн тэмцээнд оролцсон. Бас туршлага сурвалжлуулсан энэ тоглогчдын нэг. Эрдэнэ бүрүү дасгалжуулагчтай Монгол Улсын их сургуулийн баг тамирчид Эрдэнэ бүрүү дасгалжуулагчийн ярианд бүгдээ анхаарлаа хандуулцгаая. Бид яг одоо аваргын төлөө тоглож байгаа Монгол Улсын их сургуулийн ахлах дасгалжуулагч Эрдэнэ бүрүүтэй уулзаад байна. За тоглолтын эхний үеийн дараах байдлаар дүлгөөн дээр хийсэн хамгаалт их сайн болж исэн. Харин их уул дээр хийсэн хамгаалт баглан сул болчихлоо. За яг зөвөр залуу тоглогч нар манай баг энэ 50% сэнтлэгдсэн байна. Тэгэхээр залуу тоглогч нарын хувьд яг пенальтын тоглолт хийдгээр бас нэг жоохон тэм сандрал байна. Өнгөрсөн улирлын хувьд бол аваргын төлөө бас шалгарч исэн. Энэ улирлын бүрэлдэхүүн өнгөрсөн улирлын бүрэлдэхүүн ерөнхийдөө бас адилхан харагдаж байна. Энэ жил яг юугаараа өөр болсон бэ? Гэхдээ яг өнгөрсөн жил манайх дөрөвт орсон л та. Тий зөвөр яг зөвөр ер нь яг зохион байгуулалт оюутан тамирчдын ур чадвар их өссөн өндөр болсон байгаа. Яг зөвөр яг тоглолт хамгаалт тоглолтын үед бол өөрсдийн бэлдэж ирсэн тактикийг хэрэгжүүлчихэд энэ онооны зөрөө тийм чухал биш. Хамгийн гол чухал юм нь болохоор тоглолтын хэмнэлийг одоо өөрийнхөө багийн тоглолтоор авчир хамгийн чухал. За баярлалаа амжилт хүсье. Ингээд ордынхон тайлбарлаа орцгоё. За толгойдоо баярлалаа. Төвийн шугамнаас Мойсийн шонхрууд бол бөмбөгийг тоглолтод орцуулснаар хоёр багийн тоглолтын 2 дугаар үеийг хэлсэн. Дундын за шилжээнүүд амжилтгүй болсон. Самбраас бөмбөгийг дөлгөн авсан. Дөлгөөнийг бас Эрдэнэ бүрүү дасаж удаж хоёр хамгаалагчаар харуулж байна те. За сайн мөнгө явуулт боллоо те. Илүү алхам гэжлээ. За дүлгөөн дээрээс бөмбөгийг хязгаарлах тоглолт хийхийг хүсэж байгаа юм байна. Бас энэ зүгээр их зөв тактик болов уу те. Аль болох дүлгөөний гарт бөмбөгийг байлгахгүй байж энэ бол бас тактик хэрэгжин. Тэгэхгүй дүлгөөн бүх тоглохыг зохион байгуулдаг. Зохион байгуул. Одын дэшид амжилтгүй. Эдгээр өсөдөгийн тоглохоо 26-9 харьцаатгаар тоглолт тэдний дамгаалд үргэлжилж байгаа. Дүлгөөн мөнхиот Ихол. За мөнх нарангийн хамгаалт маш сайн боллоо. Мөнх нарангийн хувьд бол хамгаалт зайтай тамирч. Ер нь бол тийм хамгаалт шилдэн дээр их тоглолтоо авч явдаг тамирч байна. Эдгээр нуруу намтай ч гэсэн төгөлдрийн дамжуулалтыг алдуулж чадлаа. Сайн хамгаалт боллоо. Төгөлдрийн хувьд маш сайн тоглож байгаа. Тэр сүүлийн
дөрөвт үлддэг тоглолтод төгөлдөр баг зэрэг гинтл авцсан. Тэрнээсээ болоод бас минутын баяр цог тасалжуулж бас хязгаарлаж ах шиг. Зөв. За дүлгөөний шидэлт дээр бол болсон Мойсийн ер нь бол шидий гэж гарч ирсэн байна. Гэхдээ шидэлтүүд нь хараахан байндаа тусч чадахгүй байна. Яа, за их баясгалан ч гэсэн тесрэлтэд харуулж ин да. Үнэхээр тесрэлтэд тамирч байна. Номер 24. За их сургуулийн бүрэлдэхүүний хувьд бас төгөлдөр гэдэг энэ хүү бас гараад ирсэн байна. Холбогчтой. Мөнхнаран төгөлдөр Мөнхнаран 3-аас шидэлт амжилтгүй Мөнхтөр самбраас мөнгө авсан инх баясгалан дундаас Ондон шидэлт амжилттай боллоо. их хул инх баясгалан гэдэг Монголын сагсан бөмбөгийн дараагийн үе гарч иж байгааг мэдгдэл хийж байгаа тоглолт болж байна доо. Нанзандаа шуудахгүй сэлгээгээр орж ирэх нэ. Бөмбөг 5 секунд эзэмшиж хураагдж байна. За баяр цог тасалжуулагч бас их бухимдаж саяны алдаанд ерөнхийдөө баяр цог тасалжуулагчийн хувьд ийм шидэт ч юм уу тийм юмд их ууралдаггүй. Яг ингээд ийм саяных шиг ийм бөмбөг алдсан тохиол маш их бас бухимддаг. Данзандаа ши хаалт төгөлдөр 3-аас эйрбол. За талбай дээр байгаа Мөнхтөр алдаа гаргасан байна. Гаргасан гэж үзжээ. Мөнхтөр хувьяасаа нэг удаа. Хаахяасаа. За түрүү эмхтэй тоглолт их нөхөрсөг уур амьсгалтай хөгжөөн дэмжлэгийн зүгээс их дэмжлэгтэй тоглолт байсан бол одоо яг ордон 2 хуваагдсан. Итүгэн Мойс гэсэн шүүгчтэй ч гэсэн нэлээд дарамт төгсөн тоглолт болж байна. За төгөлдөр төлгөөнийг маш сайн хамгаалж байна. Төлгөө өнөхөр дурслагтай болжээ. Лиг дөнгөж орж ирсэн залуу тоглож биш болсон байна. Төгөлдрийн шидэлт боллоо. Үнэхээр багаа сэргээсэн шидэлтийг хийлээ төгөлдрөө. За бас олон хоногоор тасарч болохгүй гэдгийг мэдж байгаа бох тийм. Дөлгөөний оролт амжилттай болсон. Яг харахгүй зогсоогдшгүй тоглолтыг үзүүлж байна. Дөлгөөний 10 дахь оноо байсан. Их бол 15 оноо, хоёр тоглогч нийлээ 25 оноо авсан явж байна. Төгөлдөр 3-аас их холоо шидлээ. Мөнхнараа их холыг хамгаалж байна. За Мөнхнар нуруу намтаа ч гэсэн биеийн хүч сайтай учраас Төгөлдрийн алдааг их бол түлээлээ. Их хул хувьяасаа нэг удаа. Бэрэтэмэр. Мойс. за Монгол Улсын их сургуулийн шонхруудаас завсарлага захиалж байна.
your eyes the moment you looked at me from across the room. Those eyes kept following me. Second shot from a real bad bitch. Next shot from a motherfucking haters. Booked shot. Insane and lonely. Завсралгийн хугацаа дууссан. Хоёр багийн тоглолтын 2 дугаар үе үргэлжлэн явагдаж байгаа. За Эрдэнэбүрүү дасгалжуулагч юу ярьсныг одоо хоёлаа харъя. Завж руу гаргасан дамжуулалт. Бөмбөг гадаа боллоо. Бөмбөг хамгаалагчаас гарсан. Бөмбөг таслагдсан. Дүлгөөн дээр төгөлдөр алдаа гаргаж довтлохыг зогсоолоо. За ер нь бүсийн хамгаалтаас ер нь гарахгүй шүү. Төгөлдрийн алдаа бас зөв алдаа байлаа сая тийм. Багийн алдаа болоогүй байхад бас айлын сэргээс нь довтлохыг бас эртхэн зогсоож байна. Ер нь холбогч хүний хувьд бас нэг ийм догтой бас юм туршлагатай үйлдэл бас хаяа гарах хэрэгтэй байгаа тийм. Мөнх наран мөнхийн одын эсрэг довтлох амжилттай болсон. За мөнх наран өнөөдөр яа харахгүй янзын тоглолт үзүүлж энэ онцгой маш нууруулаг тоглогчийн эсрэг мөнхийн одын эсрэг довтлох амжилттай болголоо. Мөнх нарангийн хувьд өнөөдөр яг ийм тоглолтыг үзүүлэхгүй бол өөрхийн үзүүлэхгүй багтаа хамгийн туршлагатай тамирчин мөнх наран байна. Нэг цаараа зэрэг нэмэлт зүйлд оновчтой болсон. Аргадаг цаа. За шугам гიშгэж бөмбөг гаргасан учраас Мойс бөмбөгийн тоглолтод орцуулж байна. Батэрдэн төгөлдөр заслан дээрээ суул гарч ирээ шийдсэн шийдэлт амжилтгүй. Мөнх наран дээр алдаа гарсан төлгөөний алдаа байж юм. За мөнх нарангийн хувьд талбай дээр өнгөрүүлж байгаа минут маш хэрэгтэй үр дүнтэй байгаад байна. Хамгаалтан дээрээс маш онцгой байна. Самбарт явж байгаа үед 15 дугаарт Батэрдэн түлхэж алдаа гаргасан гэж үзлээ. Данзандаш Дүлгөн дээр хийж байгаа хамгаалт маш үр дүнгээ өгөөд байна. Ихоолын 3 оноо амжилттай боллоо. За Ихоолын шилд өнөөдөр үнэхээр гоё юм байна. Гараас үнэхээр хөнгөн гарч байна. Өөртөө итгэлтэй шилж байна. Мөнх наран Батэрдний тоглоо хаалтанд орсон. Мөнхбаатар бөмбөгийг эзэмшиж байна. За Ихуул дээр алдаа илээ. Ихуул дээр Баяр Үлэг алдаа байсан байна. Түүний хувийн 2 дахь алдаа. Баяр Үлэг хоёр удаа. Монгол Улсын их сургуулиас солилцоо захиалж байна. Дүлгөн инх баясгалнаар талбай дээр орж ирж байна. За инх баясгалан байхгүй бол довтлогоо ер нь бол жоохон унах талдаа болчиход байна. Инх баясгалан түрүү маань хэлсэн ачааллыг авсан байгаа. 21 аймгийн лиг давргийн төлөө 7 тоглолт хийсэн байгаа. Тэгээ бас хажуугаар нь оюутны лиг хагас шигшээ тоглолтыг хийсэн. Төгөлдөр инх баясгаланд өгсөн. Инх баясгалан 3-аас гарч ирэнгүүтээ шийдсэн шийдэл амжилтгүй. Ихуул Мөнхбаатарт өгсөн. Мөнхбаатарын довтлогоо амжилттай боллоо. За инх баясгалангийн эсрэг тун чамаргүй байдлаас довтсон доо сая.
төгөлдөр өөрөө довтлох газар тэгсэнгүй дээ. Төлгөө. Итүг ерөөсөө багийг тогтож ийн довтлогоогоо. Ихүүдийг өнөөдөр зогсоох тоглож байхгүй байна. Үнэхээр дисциплинтэй. За үнэхээр хой коридор гарсан юм байна. Ноёс. Мөнх төрийн хамгаалалт яхаарахгүй хоцорж очсон. Өөр арга байгаагүй. Ихүүдийн довтлогоо үнэхээр супер байлаа. Тоглолтын 2 дугаар үеийн цаг дуусахад 3 минут 14 секундын хугацаа үлдсэн байгаа. Ихүүдийн довтлогыг тооцсон нэмэлт шийдэлтийг гүйцэтгэн. Та бүхэн яг одоо спортын дугаар болж байгаа 2019 оны оюутны лигийн тэмцээний шигшээ тоглолтыг SPS телевизээр хүлээн авч үзэж байна. Ихүүд одоогийн байдлаар 20 оноо 7 самраас өмнө авчихсан явж байгаа. 2 дугаар үеийн үзүүлэлтэд амар үзүүлэлттэй шүү. Үнэхээр өндөр үзүүлэлттэй нэ. Тэ 2 дугаар үед одоо 2 дугаар үед дуусах 3 минут дутуу багт их бол үжээ 20 оноо авцсан байна гэдэг үнэхээр мундаг сайн бэлдэж ирсэн байна. Тэгээд дээрэс нь өрсөлдөгч нь 17 оноо багаараа авсан байх шүү дээ. Их бол ганцаараа 20 оноо. Ганцаараа эсрэг багаас илүү оноо авсан байна их бол. Харахын дамжуун доосон. Нэгийн эсрэг дөрүүлээ гарсан. Довтлогоо амжилттай болсон. Мөнх төрийн 2 оноо. Дүлгөөний сая ухаалаг дамжуулт байлаа. Дүлгөөн. Данзандаш. Би зүгээр түрүү ингэж хараад байгаа. Холбон тоглогч дүлгөөний тоглолтыг хязгаарчуул болж байгаа гэж бодоод байгаа боловч нөгөө талаас Итүгний тоглолт хамаагүй олон талаас яваад байгаа юм. Ер нь Итүг маш сайн тоглолтод бэлдэж ирсэн байна тийм. Ганц дүлгөөн дээр тогтохгүй бас бүгд их ууч юм уу одоо бүгд ер нь тоглолтыг их найруулж штэ тийм. Баяр цаг тасалжуулагч бас тэрийг маш сайн анзаарч харсан байна. Довтлооны 24 секундын хугацаа дууслаа. Итүгний Ерөөсөдгийн бүсийн хамгаалалт дахиад үрдэнгөө өглөө. Солилцоогоор талбай дээр тэг дугаартай төгөлдөр Итүгний Ерөөсөдгийн бүрэлдэхүүнд орж ирлээ. За 2 төгөлдөр 2 дүлгөөн тоглож байгаа юм байна. Өнөөдрийн тоглолтод бие биенийхээ эсрэг Ихүүдийн хадын зай шийдлийн одоо хүчтэй болсон мөнхийн од самбраас бөмбөгийг авсан ч гэсэн өөрөө тогтоож чадсангүй. За мөнхийн одын талбай дээр хамгийн нуруулаг тоглогч. Зэхавтын 2 дугаар эсрэг 2 минут ажиллах гэсэн. 36-19 Түрүү хэлсэнчлэн Монгол Улсын гавьяа тамирчин Шарав Жамцын угонхүү. Түүний дүү инхийн од Америкийн нэгдсэн улсын ах дахь сургуульд тоглож байгаа. За Монгол Улсын их сургуулийн холбон тоглогч төгөлдрийн ээлжид 3 оноо байлаа. Үнэхээр төгөлдөр бол талбай дээр үнэхээр үр бүтээлтэй өнгөрөөж байна. Самбраас бөмбөг авч ийн хамгийн лидер тоглогчийг хамгаалж ийн бас төгөлдрийг бас онцлох байх аргагүй байна тийм.
Яхахгүй бас найруулж чадчих. Тэгээ хэрэгтэй үед шийдэж гин. За этиг нэрсүүд хажуугийн шугамаас бөмбөгийг тоглолтод оролцуулна. Бөмбөг тасалтаас авсан оноо сая 18 гэж харгалаад өнгөрлөө. Төгөлдөр Дүлгэн инх хайсгалан баяр үлэг. Саяны холбоостой үнэхээр янзтай тоглохоо байлаа. За төгөлдөр бол Монгол Улсын их сургуулиас үнэхээр ожигдохгүй гэсэн сэтгэлтэй тоглож байгаа юм байна. Их гол! Яг одоо нэршгэ үнэхээр их уул харагдаж байна. Зогсоогдчихгүй. Үнэхээр их уул. Яста их уул юм. Төгөлдөр 3-аас таархан шийдвэр боллоо саяны. Арай л холоо шидчихлээ. Миний хувьд бол саяны шийдэлтийг бол зөв гэж бодож байна. Зөв гэж бодож байна. Энийг хэрвээ хийвэл багс иргэн те. Одоо бас эсрэг талаараа бас жоохон муунууд үү. Дүлгэн teardrop амжилтгүй өөрөө буцаага авсан. Ойгонд үүссэн. Их уул 3-аас Борооны шийдэл. Эрбол. 11 секунд явуулсан. 11. За баяр цаг дасгалжуулагч дохиод дотгошоо оргосон зөвлөгөө өгж байна. Солилцоогоор мөнгө наран буцаад холбоодоор гарч ирж байна. Дүлгэн суужээ. Мөнгө наран бөмбөгийг эзэмшиж байна. 3-аас багаж сэргээх гэсэн шийдэлтэй байна. Инхсээр хоёрын тоглолтын ихний арс 41-24. 41-24 Эдүгний 9 багийн дамгааллаар тоглолтын эхний хагас өндөрлөө.